За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 1 буюу анхан шатны хичээлийн маань 10 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 10 дахь сэдвээрээ ажлын шинжилгээний талаар авч үзнэ. За энэхүү сэдвийн агуулга маань ажлын шинжилгээ, ажлыг зохиомжлох үйл явц, ажил хэсэлгэлт, ажлын өргөжил ба баяжилтын талаар дэлгэрүүлэн авч үзье. За тэгвэл ажлын шинжилгээ гэж юу вэ? Энэ нь хүний нөөцийн бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй. Учир нь байгууллагын хэрэгцээтэй ажил, тухайн албан тушаалд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадварыг нарийн тодорхойлоход тусалдаг байна. Дотоод болон гадаад бүрдүүлэлтийн аль ч тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, цалингийн зэрэглэл зэргийг маш тодорхой болгосны дараа энэ тухайн мэдээллийг тарааж эхлэх нь зүйтэй. Томоохон байгууллагуудад энэ мэдээлэл нь маш түргэн тархаж бүрдүүлэлтэд зарцуулах хөрөнгө, цагийг хэмнэх боломжтой болгох тохиолдол цөөнгүй байдаг байна. Ажлын шинжилгээ нь хүний нөөцийн менежментийн суур үйл ажиллагаа болж байдаг. Энэ нь байгууллагын зохион байгуулалтын суур хөдөлмөр хуваарлалттай холбоотой. За энэ нь бидний ярьж заншсанаар хөдөлмөр зохион байгуулалтын нэг хэсэг гэж ойлгож байна. Ерөнхий менежментийн онолоор хөдөлмөр хуваарлалт гэдэг нь байгууллагын бүх ажлыг бүрдүүлэгч хэсгүүдэд хуваах үйл ажиллагаа бөгөөд түүнийг хэвтэй болон босоо гэж хоёр ангилдаг байна. За тэгвэл хөдөлмөрийн босоо хуваарлалт гэдэг нь ажлын эрх мэдлийн ялгаанд үндэслэгддэг бөгөөд түүний дагуу удирдлагын түвшин бий болдог. Энэ нь тэгэхээр удирдлагын түвшинд хэрэгждэг ийм хуваарлалт өгөн тэгвэл хэвтэй хуваарлалт нь ажил мэргэжлийн төрөлцөлтөд тулгуурдаг байна. Энэ хоёрын давхцал дээр байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц бий болдог. Тиймээс үүнтэй уялдуулан хөдөлмөр зохион байгуулалтын үндэс болох ажлын зохиомж, ажлын агуулга, хүрээ ба далайц, өргөжил ба баяжилт гэсэн үйл ажиллагаанууд бий болсон байна. За тэгвэл ажлыг хэрхэн зохиомжлох вэ? Ажлын зохиомж буюу дизайн гэдэг үг байгууллагын зорилгод хүрэхийн тулд ажлын бүтцийг тодорхойлох ийм үйл явц байдаг. Ажлын бүтцийг тодорхойлох үйл явц нь байгууллагын үйл ажиллагааг хувааж, түүний дагуу салбар нэгжийг зохион байгуулах үйл ажиллагааны үндэс болж хязгаарлагдмал нөөцийг нэгж болон түүний албан тушаалд хуваарлах. За мөн үүрэг даалгаврыг оногдуулах, түүнчлэн бүрэн эрхийн хэмжээг зааглан ажил албан тушаалын ерөнхий дүр зураг бүтцийг тодорхойлдог байна. За үүний үр дүнд байгууллагын салбар нэгж болон гишүүдийн хийж гүйцэтгэх ажил үүрэг тодорхой болдог байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын удирдах болон гүйцэтгэх бүхий л албан тушаалуудад ажиллаж байгаа хүмүүсийн ажил үүрэг нь тодорхой болгож өгдөг байна. Ажил нь байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд төхөмтэй байхаар зохиомжлогдсон байвал зохино. Хүний нөөцийн менежерүүд мэргэжлийн мэдлэг, шаардлагын дагуу байгууллагын ажлыг зохиомжлоход чухал үүрэгтэй оролцдог байна. За ажлын шинжилгээ бол хүний нөөцийн чиг үүргүүдийн үндсэн тулгуур чулуу гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааны хамгийн түрүүнд хийгддэг үйл ажиллагаа бол ажлын шинжилгээ байдаг. Үүний үндсэн дээр гүйцэтгэлийн үнэлгээ, цалин хөлс тогтоох, тухайн ажлын цаг гэх мэтийн бүхий л үйл ажиллагаанууд ажлын шинжилгээнд дээр үндэслэгдэн хэрэгждэг байна. Иймээс ажлын шинжилгээг хүний нөөцийн бусад чиг үүргүүд хийгдээс өмнө хийсэн байх ёстой байна. Тухайлбал үр ашигтай бүрдүүлэлтийг ажилд авахч тухайн ажлын шаардлагыг мэдэхгүйгээр хийх боломжгүй. Мөн ажлын сайн тодорхойлтгүйгээр суур цалингийн хэмжээг тогтооход хүндрэлтэй байдаг учраас ажлын шинжилгээг заавал үндэслэн хийх ёстой байдаг. За тэгвэл ажил гэдэг үг хэн, хизээ, хэрхэн ашиглаж байгаагаас хамааран янз бүрийн утгатай болдог байна. Энэ нь зарим тохиолдолд албан тушаал ба үүрэг даалгавар гэсэн үгнүүдтэй адилтгах байдлаар хэрэглэгдэх юм боломжтой байдаг байна. За мөн бичил хөдөлгөөн гэдэг ийм нэг ойлгогдох гарч ирдэг байна. Энэ нь ажлын хамгийн энгийн хэсэг байдаг. Микро хөдөлгөөн нь хамгийн энгийн хүрэх, алхах, байрлах, шилжих гэсэн үйл хөдлөлийг өөртөө багтаадаг. 2. Эсвэл түүнээс дээш микро хөдөлгөөнөөс элемент бүрддэг. За бичил хөдөлгөөнүүд олон болоод ирэхээр элемент болдог байна. Элементүүд нь тусдаа оршдог бөгөөд ямар нэг зүйлийг өөргөх, зөөж тээвэрлэх, байрлуулах зэрэг байдаг байна. За тэгвэл эдгээр ажлын элементүүдийн бүлэглэл нь олон тооны элемент нь ажилбаруудыг бий болгодог.
хоорондоо харилцсан холбоо бүхий хэд хэдэн ажилбаруудыг үүрэг даалгавар гэж нэрлэдэг байна. За тэгвэл үүрэг даалгавар хариуцлагатай нэгдэж албан тушаалыг тодорхойлно. Албан тушаал гэдэг ойлголтыг зөвхөн ажилтнад хамааруулан ойлгодог. За гэтэл албан тушаал гэдэг ойлголт бүхий л төвшөнд хамаарагддаг байна. Тэгсэн мөртлөө зөвхөн энэ нь ажилтан буюу тухайн хүнд хамаардаг байна. За хариуцлага гэдэг нь бүрэн дүүрэн гүйцэтгэгдсэн байх ёстой үүрэг даалгаврын амлалт. Эцсийн бүлэгт нь тухайн хүн тухайн цаг хугацаанд ямар чанартайгаар тухайн ажлыг хийх ёстой байдаг түүнийг хариуцлага гэдэг байна. Харин үндсэн ажилбарууд болон хариуцлагаараа хоорондоо харилцсан холбоотой хэд хэдэн албан тушаалууд нийлж ажил үүрэг болдог байна. За жижиг байгууллагын хувьд албан тушаал ба ажлын ялгаа төдийлөн сайн мэдрэгдэхгүй боловч том байгууллагын хувьд энэ тодорхой харагддаг. Энэ хоёр ойлголтын гол ялгаа нь нэг албан тушаалд зөвхөн нэг хүн байдаг бол нэг ажлыг хэд хэдэн хүн орлон гүйцэтгэж болдог. За жишээ нь тухайн жижиг байгууллагад хүний нөөцийн менежерийн албан тушаал бараг байдаггүй. Харин хэн нэгэн албан тушаалтан хавсран гүйцэтгэдэг. За аль нэг сумын засаг даргын тамийн газар байлаа гэхэд тэнд хүний нөөцийн менежер байхгүй. Тухайн засаг даргын тамийн газрын хуулийн мэргэжилтэн ч юм уу гэх мэтийн бусад мэргэжлийн хүмүүс энэхүү хүний нөөцийн менежерийн албан тушаалыг хавсран гүйцэтгэх юм тохиолдол байдаг. Харин томоохон байгууллагын хувьд хүний нөөцийн менежер төдийгүй энэ чиглэлийн ажлыг гүйцэтгэдэг хэд хэдэн хүн буюу бүхэл бүтэн алба хэлцүүд ажилладаг байна. Өөрөөр хэлбэл өөр албан тушаалтай боловч ижил чиглэлийн ажилд гүйцэтгэнэ гэсэн. За ижил төрлийн ажлын бүлэглэлийг мэргэжил хийнэ. Хүмүүс хэдийгээр өөр байгууллагад төрөл бүрийн албан тушаал ашиглагч мэргэжил нэгтнүүд гэж ярьдаг байна. За тэгвэл ажлын зохиомж гэдэг нь байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд ажлын бүтцийг тодорхойлж буй үйл явцыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл ажил юунаас бүрдэх талаар шийдвэр гаргах үйл явц гэж хэлж болно. Ажлын зохиомж нь хувь хүний болон бүлгийн гишүүдийн гүйцэтгэх ажлын ажилбаруудыг тодорхойлдог байна. За түрүүний бидний үзсэн ажилбар гэдэг маань ажлын зохиомжоос бий болдог байна. Энэ нь ажил үүрэг хэрхэн гүйцэтгэсэн байх ёстой, хэн үүнийг гүйцэтгэх, хаана гүйцэтгэх вэ гэсэн асуултуудад хариулт өгдөг байна. За ажлыг зохиомжлох үйл явцыг ерөнхийд нь 3 үе шатанд хаваадаг. За нэгдүгээрт нь ажилбар бүрийн тодорхойлолт. Ямар ажилбарууд гүйцэтгэгдсэн байх ёстой вэ? За хоёрт нь ажилбар бүрийг гүйцэтгэх аргыг нь тодорхойлж өгнө. Энэ нь ажилбар бүр хэрхэн гүйцэтгэгдсэн байх вэ? За гуравт нь ажилбарууд хосолж бий даасан ажил үүрэг бий болгох. Ажил үүрэг бий болохын тулд ажилбаруудыг хэрхэн бүлэглэх вэ гэдгийг энэхүү 3 шатаар авч үздэг байна. Үүнээс ажилбар бүрийн тодорхойлолт буюу ажилбарууд хосолж бий даасан ажил үүрэг болох нь ажлын агуулга тодорхойлоход чиглэсэн байдаг бол ажилбар бүрийг гүйцэтгэх аргын тодорхойлолт нь ажил хэрхэн гүйцэтгэгдсэн байхыг харуулдаг байна. За тэгвэл ажлын агуулга гэж юу вэ? Ажлын хэмжээ ба далайц, төрөлжилт, өргөжилт, баяжилт гэсэн ойлголтууд нь ажлын агуулга болон байгууллагын хөдөлмөр зохион байгуулалтын нэгдсэн элементүүдийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл ажлын агуулга эдгээр ойлголтуудаар тодорхойлогддог гэсэн үг. Орчин үед ажлын агуулгыг өргөдгөн баяжуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэгж зардлыг багасгах шаардлага тавигдаж байна. Ийм нөхцөлийг хангах боломжийг ажлын өргөжилт олгодог байна. Тэгвэл ажлын төрөлжилт гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцыг хурдсах зорилгоор ажлыг төрөлжүүлэн бүлэглэх явдал байна. Ажлын төрөлжилтийн үндсэн санаа нь хүний хүчин чармаалтыг хэвээр байлгах нөхцөлд гарцыг нэмэгдүүлж үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх явдал байдаг. Төрөлжилтийн давуу талууд нь юу вэ гэхээр хувь хүнээс ур чадварыг бага шаарддаг. Иймээс ажилтнуудыг сургах үйл ажиллагааг хэлбэр болгодог байна. За нэг ажилбарыг олон дахин давтаж хийснээр мэргэжлийн ур чадвар нэмэгддэг. Ажилтан бүрийн чадварыг илүү үр ашигтай ашиглах боломжтой болдог. Хөдөлмөрийг орлуулах боломж илүү байгаа учраас үндсэн цалин бага байдаг. За эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар илүү сайжирна. Нэг дор ялгаатай ажилбарууд гүйцэтгэх гэж болно гэсэн үг. За өөрөөр хэлбэл автомашины үйлдвэрлэл байлаа гэж бодоход тухайн автомашины хаалгыг хийдэг тухайн ажилтан яг л тэр хаалгаа л хийгээд байна.
За одоо баалын боддог бол ганцхан тухайн хаалгаа бодоод байна гэсэн үг. Ийхүү нэг ажилбараа олон дахин авчиж хийснээр энэ нь мэрэгчдийн ур чадвар нь улам нэмэгддэг. За мөн ажилтан бүрийн чадварыг одоо энд илүү ашигтай ажиллаж чадна гэхээр тухайн ажилтан одоо энэ яг ажиллах ёстой цаг хугацаанд байхгүйгээр одоо ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд өөр нэг хүнийг тэнд одоо орлуулан ажиллах боломжтой. Энэ тохиолдолд заавал нэмэлт одоо чадвар шаарддаг юм байхгүй учраас одоо энэ давуу тал болж өгдөг. За төрөлжилтийн хамгийн гол бэрхшээл бол ажилчид нэг хэвийн ажилбар үргэлж гүйцэтгэхээ залхаж улмаар тэдэнд уйтгартай мэд санагдан ажиллах итгэх нь одоо энэ солиордог явдал байдаг. За төрөлжилтийн тод жишээж автомашины үйлдвэрлэлд нэвтэрсэн дамжлагын шугамын үйлдвэрлэл. За түрүү бидний хэлсэн жишээ. За төрөлжилт бүх нөхцөл үр дүнтэй байдаггүй. Түүнийг үр дүнтэй болохын тулд одоо дараах шаардлагуудыг хангасан байвал зохино гэж үздэг байна. Үүнд гүйцэтгэх ажлын хэмжээ их байх. Энэ нь төрөлжилт хийх ажилбарууд хангалттай байх, ажилтан бүрийг жиг ачаалттай байлгах боломжтой болгодог. За хоёрт нь ажлын хэмжээ, ажилтнуудын эрс, материал түүхийн эдийн чанар, бүтээгдэхүүн үйлчлэгээний загвар болон бүтээгдэхүүний технологиг тогтвортой байлгах нь одоо ийм чухал үйл явц байх нэ. За тэгвэл ажлын хүрээ ба далайц гэж юу вэ? Энэ нь ажлын агуулгын гол хоёр хэмжигдэхүүн болж өгдөг. Ажлын хүрээ гэдэг нь ажилтнаар гүйцэтгүүлэх төрөл бүрийн ажилбаруудын тоо болон ялгаатай байдлыг тусгаж өгдөг. Ажлын хүрээ багтаа үед ажилтан цөөхөн ажилбаруудыг дахин давтан хийхэд хүрнэ. Ийхүү ажлын хүрээ хязгаарлагдмал байх нь ажилтны ажлын гүйцэтгэлийн үр дүн алдаатай чанар доогуур байх зэрэг сөрөг үр дагаврыг одоо агуулдаг бахан. Тийм учраас ажлын хүрээг аль болох өргөн байлгах нь одоо зүйтэй байх нэ. За ажлын далайц гэдэг нь өөрийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, өөрийн хүснээр ажиллах, шаардлагатай бол бусадтай харилцах, эргэн тойрон шилжих зэрэг гүйцэтгэгчийн чөлөөт байдлыг хэлдэг. За хэрв ажлын далайц бага байвал ажилтан ажилдаа сэтгэл хангалуун биш байх. Ингэснээр ажил таслах, удаан ажиллах, санаатай ажил тасалдуулах зэрэг ийм сөрөг үр дагавруудыг гаргах боломжтой байдаг талтай. Харин далайц ихтэй байх нь ажилтны идэвх санаачлалыг өрнүүлэхэд төлөв зөвлөдөг байна. Гэхдээ зохистой хэмжээнд барьж байхгүй бол мэдээж зохион байгуулалтын мөн чанар алдагдахад хүрч болцсошгүй. Ажил бүрийн хувьд эдгээр нь ялгаатай байдаг. За тухайлбал хүрээ ихтэй, далайц ихтэй эсвэл хүрээ багатай буюу далайц багатай байх. Зарим тохиолдолд аль аль нь их эсвэл бага байсан нь ч болно. За ажил сэлгэлт ба ажлын төрөлжилт мөн баяжилтын талаар авч үзье. Ажил сэлгэлт, ажлын өргөжилт ба баяжилт гэсэн ойлголтууд нь ажлын агуулгатай шууд холбогддог. За эдгээрийг хооронд нь хольж утгах газар цөөнгүй байдаг. За тэгвэл ажил сэлгэлт гэж юу вэ? Энэ нь байгууллагын дотор нэг ажил эсвэл албан тушаалаас нөгөөд тодорхой хугацаагаар шилжин ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл одоо декретээ аваад явсан эмэгтэй оронд одоо тухайн хүн бичиг хэргийн ажилтан байлаа гэхэд тэр хүний оронд хүний нөөцийн ажилтан тэрхүү албан тушаалтанд сэлгэн ажиллахыг хэлж байгаа. Энэ нь ажилтныг ямар ч ажил хүрийг гүйцэтгэх чадвартай болгохын зэрэгцээ харилцсан бие биенээ орлон ажиллах ийм нөхцөлийг бүрдүүлдэг сайн талтай. Ингэснээр ажилтнууд универсал шинжтэй болдог. За гадаад болон дотоод орчны өөрчлөлтөд дасан зохицоход чадвар сайтай болно гэж үздэг. Ажил сэлгэлт нь сургалтын үндсэн аргын нэг бөгөөд ялангуяа удирдах ажилтныг бэлтгэхэд түгээмэл хэрэглэгддэг ийм арга байна. За тэгвэл ажлын өргөжилт гэдэг нь ажлын агуулгын хүрээг нэмэгдүүлэх явдал. За жишээ нь тухайн ажил дээр нэмж одоо хүрээг нэмэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажилбарын тоог нэмж байгаа. Ажлын өргөжилт хийгдсэн тохиолдолд ажилтны гүйцэтгэх ажлын тоо нэмэгдэх боловч нэмэгдэл ажилбарууд шаардлагатай хүндрэл хариуцлагад онцгой өөрчлөлт гарахгүй. Ажлын хүрээ ба далайцыг хоёулангийн нэмэгдүүлэхийг ажлын баяжилт гэж хэлдэг. За ажлын өргөжилт ба баяжилт нь ажилтнуудаас илүү хариуцлага, ур чадварыг шаарддаг ба хувь хүний өсөлтөд түлхэж үзүүлдэг. Эдгээр нь цомгтол хийх үед эргэн хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл өөр нэг бусад ажилтнуудыг ажлаас олж цомгтгсан тохиолдолд тэдгээр хүмүүсийн хийж ирсэн ажлыг нь үлдсэн одоо ажилтнууд гүйцэтгэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд тэдгээр ажилтнуудаас хариуцлага, ур чадвар шаарддаг бөгөөд мөн эсрэгээрээ энэ хүмүүст одоо сурч мэдхэд юм төлөвлөж үзүүлдэг юм одоо эрэг талтай байдаг байна. За ажлын байр гэдэг ойлголт нь ажил эсвэл ажилбарыг амжилттай гүйцэтгэхийн тулд нэг ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай
машин, тоног төхөөрөмж, багц хэрэгслэр бүрэн тоноглогдсон хөдөлмөрийн ба бусад үйлчилж байгаа норм дээр үндэслэн тодорхойлсон хөдөлмөрийн хэрэглээний албан ёсны бүсийг хэлдэг байна. За жишээлбэл хүний нөөцийн менежерийн ажлын байр гэдэгт тухайн хүн шаардлагатай компьютер, принтер, за одоо ажлын ширээ, сандал, за мөн ажлын аюулгүй байр гэх мэтийн бүхэл одоо хөдөлмөрийн албан ёсны одоо хэрэгсэл иж бүрийн юмар томилогдсон ийм байрыг хэлдэг байна. За хөдөлмөр гэдэг нь нийгмийн болон хувийн хэрэгцээг хангахын тулд хүн өөрийн оюуны болон биеийн хүчээ зарцуулж байгаа хүний хувьсартай үйл ажиллагааг хэлдэг. За албан тушаал нь тухайн ажлын байрны зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд харилцан, шүтэлцсэн үүрэг, эрх мэдлийн нэгдлийг хэлдэг байна. Энэ нь мэдээж эрх үүрэг нь хязгаартай байдаг байна. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.